За сонгуульд өхөн ирээр улс төрчид нийгмийн эмзэг сэдвээр тоглолт хийж энэ ажлыг би чадна хэмээн цээж идэлтэн гарч ирдэг. Тэгвэл 2012 оноос хойш яригдж өнөөдрийг хүртэл хэрхэн тодорхойгүй байгаа 4-р төрөх хэмлэг хязаа ашиглалтанд орох вэ гэх асуудал үүсгээд байгаа юм а. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн эмнэлгүүд ачаалал дийлдэггүй. Үүнээс улбалан Эрдэнэт үүр харамсалтайгаар амнасаа алдаж байгаа тохиолдлууд гарч магадгүй. Харин энэ амлалтыг сануулах үүднээс инхри үрсээ халуун сэтгэлээр үлгийдцгөө их хүмүүлгийн аяныг эхлүүлсэн байна. Энэ аяны гол зорилго нь нийслэлийн 4-р амарч газрын царцаасан барилгыг ашиглалтанд оруулах хугацааг түрэгтгэж олонний дуу хоолойг ил гарган барилгыг яаралтай ашиглалтанд оруулах бүхий л арга хэмжээг авахд оршиж байгаа юм байна. Ярамгийн дэнчдэр баригдаж эхлээд 5-6-7 жилийн нүүрийг үзэж байгаа 4-р төрхийн эмнэлгийн санхүүжилтийн асуудал нь бүдгэрсээр байгааг энэ тодруулаад энийг усын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн байгаа. Одоо нийтдээ 25.4 тэрбум төгрөг байсаар байтал энийг хувийн хвшил оролцуулаад концесс гэсэн нэрийн доор хувьчлагдах эрсдэлтэй алхам хийж байгаа засгийн газрын байр суурийн эсрэг бид олон нийтийн санал асуулга авж байгаа. Үүний дараа 3 сарын ихээр бол жагсаал цуглаан зохион байгуулад өнөөдөр төр засаг яагаад төмөн олны эрх ашигыг уландаа гიშгэж дөрөөс хийсэн салхинд хийсэн асар их мөнгө 18 тэрбум 707 сая төгрөгөөр 13 онд ашиглалтанд орох байсан эдий ч гэсэн уг барилга 50% зарцсан гэхэд 9.7 тэрбум нь салхинд хийсэн байгаа. Асуудлаар бид авилгатай тэмцэх газар 8 сарын 11-нд өгсөний үндсэн дээр жил гаруй хоцолцсны үндсэн дээр 1.9 тэрбум нь эрүүл мэндийн спортын яамны дансанд шүүхээс буцаа ололт ороод ирсэн байна. 2015 оны 10 сарын сүүлээр орж ирсэн талаар бид нэр яам дээр нь очиж санхүүгийн албаны дарга мэрэгчлэнүүдээс тодруулаад авсан. Энэ тухайга албасаар одоо хүртэл мэдэгдээгүй байгаа. Бид одоо энэ эмнэлгийг ашиглалтанд оруулах талаар жил гарны хугацаанд ажил болгож хөөцөлдөж байгаагийн хувьд үүнийг ард иргэдтэй мэдээлж байгаа. Төсөл хэрэгжснээр нийслэлийн аслагдсан дүүргийн болон хаан уул дүүргийн нутаг дэвсгэрийн төрөх эхчүүд нэраа хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг чанартай хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэж 580 хүн ажлын байраар хангагдах юм байна. Уг эмнэлэг нь 2012 онд баригдаж эхэлсэн бөгөөд за улсын төсвөөс тухайн онд 18 тэрбум 707 сая төгрөгийг хөрөнгө оруулж ирсэн байна. За 2013 онд ашиглалтанд орох байсан хэдий ч одоо хүртэл ашиглалтанд ороогүй байгаа хэмээн мэдгдсэн юм а.